Залуусаа сайн байцгаана уу? Ирээдүй байна. IZ байна. За ерөөд бол өнөөдөр өөрийнхөө хамгийн их ашигладаг, хамгийн шилдэг гэсэн 10 Google Chrome extension-ыг та бүхэндээ задлж байна. Энийг ерөөдөө сулах заавар болон линкүүдийг өөрийнхөө ирээдүйн зэг юм сайтад оруулсан байгаа. Нэвтрүүлгийн ивент хийхэгч. IZ. За мэдээж extension-уудаа мэдээж хамгийн түрүүнд бол харуулсан зүйтэй авах settings хэсэг рүү орсны дараа extension хэсэг бол харагдаж байна. Extension хэсэг маань бол ерөөдөө бол таны Google Chrome дээр суугдж байгаа. Нэмэлт туслах төхөөрөмжүүд гэж бол монголчлол хэлчих бол болох бах. За энэ удаад бол ерөөхдөө бол 10 Google Chrome extension-ыг бол та бүхэнд заах бөгөөд энэ extension-ууд бол таны маш их цагийг, маш их стрессийг хөнгөлнө. Таны амьдралыг шал өөруулгана. За мэдээж энэ өөр Mozilla Firefox болон Opera гэх мэтчлэн олон браузерууд байгаа. Ягаад Google Chrome дээр зааж байгаа вэ гэхээр Google Chrome extension бол номер 1 болсон. Та бүхэн ч гэсэн номер 1 бол ашиглаарай. За одоо бол та бүхэн бол дэлгэцэн дээр бол YouTube-ээс ингэж дуу олон бичлэгийг шууд татах боломжийг олгодог extension-ыг бол та бүхэнд бол харуулж байна. Ерөөд бол дуунуудаа энэ сайт руу дамжиж авчих нь байна. Шууд одоо энэ товчлуур дээр дараа видео татах нь шүү дээ. Тэгэхгүй болохоор бид нар ингээл болдог болохгүй ингээл олон програм татаал байждаг те зарим үнэтэйчүүд юм уу. Тэдрээс ерөөд бол холдуулж байгаа. За хоёр дахь extension бол AdBlock гэж байгаа. За ad гэдэг маань ерөөд бол сурталчилгаа, block бол одоо хориглох гэсэн. Сурталчилгааг хориглоно гэсэн. За одоо энэ сайтыг бол харж байгаа бол энэ сайт дээр сурталчилгаанууд байна тийм ээ. Одоо бол над дээр бол ямар ч тийм сурталчилгаа гарч ирэхгүй байна. Яг үүндээ бол энэ AdBlock-ыг суулгасан болохоор бол гарахгүй байгаа. За би одоо AdBlock-о pause хийчлээ. За тэнгуут одоо та нар одоо дэлгэцэн дээр маш сайн анзаарах юм бол pop-up дүрсүүд бол гарч ийн. За энэ одоо C++ builder гэж гарч ирж байна тийм ээ сурталчилгаа. AdBlock-ыг суулгаснаар одоо таны Facebook дээр байгаа баруун талд гардаг сурталчилгаа эдэр бол байхгүй болдог. Тэгснээр бол та нар бол ерөөхдөө бол ямар нэгэн сайт руу орохдоо хялбар авах нь шүү дээ. Тэгэхгүй бол одоо ингээл та нар ямар нэгэн сайт руу оронгот ингээл баахан урдаас линк гарч ирээд байна тийм ээ. За одоо би нэг буцаага идэвхжүүлэнгүүт одоо яах нь вэ? Ийм сурталчилгаа одоо гарч ирэхгүй байна нэ. Тийм болохоор ерөөхдөө бол энэ AdBlock-ыг бол заавалчгүй суулгах ёстой. Миний одоо бусд extension-ууд бол таалагдахгүй болно. Гэхдээ энийг бол заавалчгүй. За энэ focus буюу төвлөр гэдэг бол extension бол хамгийн гоё extension. Одоо ялангуяа Facebook их ордог хүмүүст бол хэрэгтэй. За одоо энэ extension ингээд шин таг бүсэнгүүд одоо би энэ to do буюу хийх ажлуудаа ингээд жагсаага бичиж болно. За энэ ажил дээр одоо хэдээс хэдэн цагийн хооронд төвлөрсөн байна, ажиллаа хийсэн байна гэдгийг бол enter дараад эхэлж болно. За start дээр дарна. Дарсны дараа одоо энэ дээр бол ерөөд бол цаг гүн. За focus гэдэг одоо би 1 минут одоо зөвхөн энэ ажиллаа хийх нь шүү дээ. Энэ 1 минутын хугацаанд бол би одоо энэ блоглсон Facebook ч юм уу тэр сайтууд руу бол орохгүй гэсэн. Одоо чинь Google руу орё. За Google ч бас хайш юм битээ тийм ээ. За одоо чинь энийг бол хийлээ. Finish хийчээ. За окей, миний ажилласан цаг харагдлаа. За энийг болиулах бол ингээд болиулчихна. За одоо хийлээ их гоё юм хийнэ. За энэ гоё юм нь яадаг вэ гэхээр хийлээ магадгүй ирээдүйд цэг юм нэг блоглж үзье тийм ээ. За би blog дээр сайт гээд баруун дээр байгаа extension-ийнхаа tab дээр дарчлаа. За одоо би ирээдүйд цэг юм руу оронгууд секунд тоолоод байна тийм ээ. За энэ секунд та 50 секундын сайт руу орохгүй. Ажиллаа хий бяцхан залуу мөн гэсэн анхааруулга гэж бол ойлгож байна. Ялангуяа өөрхөн ажил дээр ч юм уу эсвэл гэртээ чухал зүйлсээ хийж явахдаа Facebook бид нар ухаад байдаг. Эдрэг бол заавалчгүй ингэж хориглохгүй бол хэцүү. Тэгэхгүй бол ингээд ороод идэг. Тийм болохоор манайх энийг бол заавалчгүй суулгаад Facebook-ыг блоклах хэрэгтэй гэж та бүхэн зөвлөгөө. За бол төгөргөө хэсэг дээр харагдангууд доор бол миний блок хийсэн сайтууд байна. Устдах бол хогийн зам дээр. За төвлөрөх хугацааг бол ингээд нэмэх хасаар ингээд нэмчих болно тийм ээ. За би одоо чинь start focus ингээд ороод Facebook руу орё л та. За Facebook би сая 10 минут болгосон. Ингээд 10 минут орохгүй шүү хөгшөн гэдэг зүйлийг бол надад маш их гоё тайлбарлаж явуулчих байна. За болиулах бол cancel session гэдэг дараа мэдээд орж болно. За миний одоо дараагийн тайлбарлах зүйл юу вэ гэхээр REST Pass Free Password Manager буюу одоо бид нар ингээ маш олон вебсайтууд бүртгүүлдэг тийм ээ. Тэгээ нууц үгэн сандгүй. Би энийг бол далд хийцэн байгаа. Яагаад шинээр суулгацсан ба яагаад тэгэхээр та нар миний нууц үг харж магадгүй. Одоо чиний extension-ыг ашиглаад бид нар одоо тэр сайтад ямар нууц үг яасан тэдрийг ингээ сануулчих болно. За тэгээд магадгүй энэ Google Chrome extension устгангууд мэдээлэл хаалгуулна гэж бодож магадгүй. Тэгэхгүй яагаад вэ гэхээр та нар энэ дээр өөрийнхөө Google-ийн аккаунт юм уу ямар нэгэн бүртгэлээр нэвтрчвэл тэр бүртгэлээр оронгуудын нууц үгүүд ингээ санчна. Одоо чинь та нар видеонд дөрвөл харахад бол би шууд нууц үг бол ингээ зохиолч юм тийм ээ. Энэ бол ингээ хадгалагдана. За миний хамгийн дуртай extension бол та бүх яг удаарч байна. Энэ бол Save Any Page гэдэг extension байгаа. Одоо ялангуяа бид нар бол гар утсан дээр бол энийг бол их ашигладаг. Одоо линкүүдийг бол
ингээ хадгалдаг тийм ээ. Хадгалж аваад тэгэл дараад нь завтай үед ингээ уншичдаг. За энэ Save Any page-ийг ашигласнаар та нар бол ерөөхдөө Google Chrome дээр үзэж байгаа тохиолдолд одоо жишээ нь энэ пэйжүүд бол ингээ сейвлээд явах боломжтой. Би бол сая бол одоо жишээ нь өөрхөн сайтыг сейвийг авчлаа. За мэдээч бас өөр линкийг бол сейвлээд үзүүлсэн дээр болов уу гэж би бас бодож байна. Энэ бол одоо Хуурмаг Баян гарууд гэдэг линкийг бол би сая сейвлээ. За ингэснээр бол та нар одоо ингээ дараа уншия гэсэн зүйлүүдэд ингээ хялбархан амар арга ингээ хадгалах боломжтой болж байгаа. Яасан бах нь? Гоё бах нь шүү дээ. За ерөөхдөө видео мөн жоохон нуршуу байж магадгүй. Гэхдээ ингэж тайлбарлахгүй болохгүй. Ерөөхдөө бол линкнүүд маань бол юу орцсон байгаа. Ирээдүйн цэгийн дээр линкнүүд нь тайлбартаа орцсон байгаа. Тийм болохоор тгээс суулгаарай. За save to pocket гэж байгаа. За энэ бол ерөөхдөө энэ хуудас хадгалдаг. Гэхдээ энээс илүү яхаа зүгээр бид нар өдөр хийх ажлаа төлөвлөх хамгийн сүүлчийн хийх одоо ингээ өдрүүдээ ингээд линк мэгтэр ингээ хадгалаа авчвал арай илүү амар. Тэгэхгүй болохоор бид нар ингээл Facebook, YouTube гэл олон юм хийсээр гад юмнуудаа мартчихдаг. За одоо чинь гар утсан дээр бол хадгална гэвэл хэцүү. Ингээл орлогоо орсон чинь ингээл гар утсан дээр хадгалцсан гэл буцаа компьютер дээр суух хэцүү. Тийм болохоор энэ to-do list-ийг та бүхэн суулгаарай гэж би бол хамгийн их одоо хүсэх байна. Мэдээж энэ дээр бол хувийн ажил одоо ямар нэгэн ажлуудаа ингээд ангилчиж болно. Тэгснээр арай илүү хялбар байдаг. За өдөр сар одоо хоног гэдэг өдрүүд байна. За ингээ ерөөхдөө өдрөө хадгалчвал надад бол их амархан байдаг. За окей, одоо хийсэн ажлуудаа ингээд нэмэх. Ерөө санаандгүй лаандо гэд буцаачиж болно тийм ээ. За дараагийнх нь бол VPN буюу хоолоо. Энийг бол та нар мэдчихэж магадгүй. Гэхдээ мэдгүй нэг хэлэхэд одоо жишээ нь хаагдсан кино сайтууд руу бол энэ хүү экстеншнийг ашиглаад орвол их амархан. Одоо жишээ нь таны компьютерийг одоо интернет орж байгаа компьютер чинь өөр улсад байгаа компьютер интернетээр мэдээллийг дамжуулж аваад байна гэсэн үг. Тийм болохоор одоо чинь би Netflix руу орсон байгаад бол Netflix Mongolia гэж юм тийм ээ, Amazon линктэй. За энэ бол Монголоос орсон нь бол мэдэж гин гэсэн үг. За би одоо ерөөхдөө бол хоолойг бол Америкаас одоо орох сонголтыг хий. Мэдээч бол зарим нэгэн бүр орох боломжгүй сайтууд руу одоо ингээ орчвол нэлээд орноос өдр. За окей, одоо чинь Америк нэгдсэн улсаас оронгууд бол Netflix-ийн маань дээдлийн title нөр байна. Линк нь бол мэдээж шууд Америк линкээр харагдаж байна. Тэгэхээр ерөөдөө бол энэ хоолойг бол их ашиглаад байхад их зүгээр. За энэ миний хамгийн дуртай extension Unseen буюу тэнэ одоо Facebook руу чи ингээ хүн захиа авчингүү та тэ бүтнээр нь уншиж чадахгүй шүү дээ. Тийм болохоор ингээ Unseen-ийг суулгацсан байхад бол ямарваа нэг юм тийм асуудалгүйгээр тэр одоо мессеж уншиж болно. За уншингуу тэр хүн дээр чинь бол Seen гэсэн юм бол ерөөсө гарч ирэхгүй. Тийм болохоор Unseen-ийг бол заавалчгүй суулгаарай гэж та бүхэндээ зөвлөх байна. Мөн Grid Suspender гэдэг нэг гоё extension байгаа. Энэ яадаг вэ гэхээр одоо жишээ нь Google Chrome бол бидний компьютерын бараг хагас рамыг ингээ эзэлжтэй. Тийм болохоор бидний компьютерыг гацаах тохиолдол маш их байдаг. Тийм болохоор та бүхэн одоо энэ Grid Suspender-ыг ашигласнараа одоо өөрөөхөө ашиглахгүй байгаа энэ пэйжүүдээ suspend хийнэ гэсэн үг. За suspend хийсэн тохиолдолд одоо энэ пэйжүүд ч одоо RAM эдэлтийг чинь идээд байгаа юмас ч хасаа ичин гэсэн үг. За хэрвээ хасаа ийн гэдэг чинь энийг гаргана гэсэн үг шүү дээ. Гарахгүй зүгээр энийг ингээ түр ингээ хадгалаад suspend хийж болно гэсэн үг. Тэгснээр бол таны компьютер одоо RAM бол маш их ингээд яасан бах нь хадгалах нь шүү. Хэрвээ ноутбукт бол цэрэгчийн ингээ хүртэл баг дуусна. За одоо жишээ нь магадгүй энэ 20 секунд ч юм уу ингээд ашиглаагүй хуудасуудад би бол suspend бол хийчихдэг. Тэгэхээр ерөөхдөө бол маш их хэлбэр ерөөхдөө бол миний ашиглахгүй байгаа хуудаснууд маань ямарваа нэг RAM эзлэхгүй болохоор маш их компьютерийн маань үзүүлэлтээс авардаг. Одоо чинь би та бүхэнд бол сая 20 секундын төгрөгөө хэлсэн шүү дээ тийм ээ. За тэр оронд хэдл гоё юм ярина. За тэгээд дараагийн бас видеон дээр бас юу заалгамаар байгаа бас YouTube-ийн доор сэтгэлдэлээр та бүхэн бичээрэй. Би бас ямар мэдээлэл нийтлүүл хүнд хэрэгтэй байх уу гэж их толгоогоо гашилган байж 2-3 хоног бодоо энэхүү видео хийж гэн. За одоо чинь 20 секундын дараа бол одоо миний энэ ашиглахгүй байгаа энэ саяны энэ хуудаснууд маань suspend хийгдчихэж байна тийм ээ. За suspend хийгдэн гэдэг маань миний одоо RAM хадгалагдсан гэсэн үг. За тэгээ надтай хамтаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд YouTube channel-тэй хүсвэл нэгдээрэй. Хүсэхгүй бол бас нэгдээрэй.